Их тахилга. Сав ертөнц хүмүүн заяаны барилдлага төгөлдөрчсөн түүхэн өдөр өндөр үдээглэхлээ. Тийм ээ. 2026 оны 6 дугаар сарын 17 зуны дунд сарын бэлгийн тоолын шинийн 3-ны өлзий буян хургасан Баяжин нямтай бэлэгт эл сайн өдөр. Өвсгөл аймгийн Эренчилэм сумын 4-р багийн нутаг үзэгсэлэнт жаргант голынхоо хөвөнд нутгийн ахын дүүс малчид сүсгтэн олон хуран цугларсан инээ. Уулус лус савдгаа баярлуулсан их тахилгыг нутаг олондоо маама зайран хэмээн алдарсан Бурятийн төр тогтох өөрийн шав нарын хамтаар сүр хүч өвдөс залан үүсгэж ёслол төгөлдөр уйлдан их тахилга тэнгэрт тэтгэгдэж газарт гагнадан инхүү эхэллээ. Их тэнгэрийн хувилгаан нутаг усаа ивэж ариун дагшин байгаль дэлхийд амар амгалан сайн сайхны төлөө онгод тэнгэрүүд хурж лус савдаг баясан бууж сүр хүчийг үзүүлсний дараа улам жилсээр их тахилгын бисрэг наадам эхэлж дэлгэр зуныг мялан сүсгтэн олны сэтгэлд итгэл үнэмшлийг ийхүү тахилгын наадам дэлгэр сайхнаар зохиогдсон эхэлсэн юм. Ингээд энэ хөө хоёрыг нээж өгнөө хэмээн энэ одоо наадмын маань хүндэт хөдөөгч маама заранга урх таатай байна. Саасамлас хэнөө цонтон нөгөөдрийн өргөн алаас шигтэй чачир гаран тоол агшаан болоос уулснага хингээр хэлэг алаан дэнсгийн айнэг үйлчлэг нэгслэг мэдээ усгаа ондорч хайлгаж явах бай гэрээ дахад ардын доо тоосороо суусан тог Монгол Улсын соёлын төрөний ажилтан Нувсан доржийн инх туяа хангад ирвсээ ирээдүй чирэг бохчоод Монголын минь залбаа этэн гоцэн газарунсэж үндэсээ ирмэг сайхан бохчод Монголын минь сон
It's wilson 오늘 거쳤다네 웃음 지나가는 일을 좋다 웃음을 정말 사스페한 앞도차 이미 그 사랑을 받아 낯선 새로비게 있어 빈부대 뉴스터치 이루고서 인구들이 나다 너무 기분있어 진실도 실수 친구들이 속으면 진짜 뭔가 빛나는 너무 못해 마치 하트를 나로 어디를 쓰게 I'm so lonely Allah 그래 너무 슬프다면 오해 뭔가도 걱정되네 Монгол Ардын уртын дуу засгийн өнөг Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Сүрэн Морин хууч Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Инкватор Энэ одоо буурлага эртний эрвийн шүтээнийг дамж авч залж орон нутаг энэ эренчил төмөр сумаха одоо жарган тоол цагаан булаг гэж хоёр булаг шаана төрөө энэ уул уснааха ихэн сүүшиг гэж мэлтэлсэн эренчил төмбийн ундаа болсон ариун арагшаан жарган тоолго ихэн дээр ингээд онгод тэнгэрийг тахилгын галан
тахилгын баяр хийж байгаа да уул баяртай байна. Та нөхд өнөрөөдгөн өдрөг амьдралыг бэлэгдэж орон нутгын элбэрэл их дүүрэн хордол сардаг уулсан дөнхөгээд хорвоод үр хөөхд хооч улсуудыг л залгамжлал гэж явах болтгоо гэж хүсэн яриад байгаа. Онгодоо талаар одоо өө удган зайран лам хуурал улсууд та захиж хэлэхэд бол яг үр хоочингийн үндэс өрн ийм улсууд би яг нэг 17-8 шав төрөлсөн энэ шавнэртэйгээд бүх шавнэр маань ингээд ирсэн одоо нийлээд одоо их тэнгэртэй одоо чачир заан гэж энэ уул ус онгод тэнгэртэй одоо гэж залбирч баяр хийж тахилг хийж байна. Тэгээ одоо шавнэртэй ч сайн шид хүчээ тэнгэр 32 хар тэнгэр багандаж энэ 3 тэд сахиас юм залж яваа шавнартай бол баярлаа гэж. Монгол газарт төрсөндөө үргэлж баярлж явах. Монголчууд үргэлж дээшээ галаан дөрч дэлшиг морины дэлшиг үргэлж дээшээгээ бадарч дэвжиж явах болтгоо гэж ярив. За ерөнхийдөө одоо авсан бас мөчөдийн барилдаанд бол эренчлийн усмаас бол 3 наадмын 2 наадамд дараад очирсан хэрэгтэй. Альч наадамд очин дээр нэрээ бүртгэж чийл барилд баяр залуу хэмнэн дарж байна. За өдрийн бүхэн барилдааны засуугаар Төслийн эрчлийн сүмхрие дүндэсний бүхэн ангин дэд засуул түрүүдөө ажиллаж байна. Би ер нь ийм удмынх манай аавын талын юм. Удам угаасаа сүмгийн хүн байгаа. Эгчтэй хоёр удган байсан. Тэгээд би бол өөрөө бол ахаас өмнө 8 наснаас ухаан орсноосоо хэлж юм мэдэрч эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш манай аав 16 нас хүртэл хүнээр янтаа жаргал хийж явдаа. Би 17 8-аас эхэлж одоо ийм болох юугаа яаж манай багш өөрөө
над дээр манжиг, уур манжиг юм маань авчиж өгч байсан. Тэгээд би айгүй азтай хүн гэж бодож байгаа өөрийгөө. Яагаад тэгэхээр ер нь л удган зайр улсууд намар хавар ер нь тийм үеэр л өмсгөл юм авдаг. Гэтэл би болохоор бүр 1 сар давж исэн тийм хүн байгаа. Ер нь удган зайран гэж хүмүүсийг тодотгох хүмүүс нь бол арт түмэн гэж боддог дээ. Яагаад тэгэхээр одоо над дээр маш их хүн ирдэг, хүн зовлоо, инглээ тэглээ гэсэн хүмүүс их ирнэ. Тэгэхээр би зон олныхоо зовлон ингэж жаргал авчих юм билээ. Эдийн засгийн багшийнхаа ашиг болоод одоо маш олон хүний эрүүл мэнд, тэгээд эд баялагын нуудах эрүүл мэндийн яах, тэгээд аль одон мохсоныхаа юмыг залж янз бүрээр авч явж чадах байгаас тэгээд зас залруулж явж байгаа. Тэр л их гоё юм байна. Миний их юу бол энд байдаг. Манай юу дараачих нь болохоор чинь хатгал тосны жанхад мөнх ногоон модоо байгаа. Тэгээд сагсан наан дээр бас алгацхийнхаа юм дээр бассан байгаа. Тэгээд яг ер нь бодож байгаа багш шиг одоо ингээд эндээ биш ч гэсэн одоо тийм өсөж төрсэн хатгал тосондоо ер нь одоо баяраа тэмдэглэе гэсэн санаа байна. Одоо л яг тийм гэж хэлж байна. За хамгийн чухал нь эрүүл байх. Та бүхэндээ эрүүл мэндийг хүсэж тий ахт илүү бүтэн ирсэл. Энэ урдээр ингээд нэг харуулсан. Утаж байна уу? Юу харуу?
Би Өвчл аймгийн Ирэнчил нутгийн Дөвдөг багийн хойно далайн захын өвгдээсээс өвлж авсан их онгод тэнгэр байгаа над. Тэгээд одоо энэ дэвшин хасаа хүсэж яах онгодыг олон үедээ тахиж тайж явах юм байгаа юм. Одоо намайг энэ дахтын халдас зарим маань одоо намайг амьлуулж босгож өгсөн. Одоо багшийн анхны ууган шавны юм байгаа юм би. Одоо 20 хэдэн жилийн онгод тэнгэрийг хөглөж зон олны хөлөө одоо ингэ явж байгаа юм байгаамаа би. Одоо хүч шидний хувьд бол бас одоо хандж байна. Одоо багшигаа бас дагал дуурайж олон юмд оролцож ингэж явах юм байгаамаа би. Одоо бол би Эрдэнэт хотод ажиллаж амьдарч явах юм байгаа юм. Тэгээд энэ төр төмнөө төлөө олон улсууд амтан зонд ач үений хайрлж явна да. Төмдө харахад одоо энэ тэнгэр бөөмөрглөө сайн шүтэж зөв сайхан одоо уул ус савдгаа юу Монгол их орн бол хизээч мандан бодос үүрт жаргаж явах юм ард түмэн юм байгаа юм. Тэгээд одоо энэ бөөмөрглийн зан үйл бүх хүмүүнд сайхан хүрч болтгой гэж ярив да. Намайг бүдэрхч явахта Баатар гэдэг. Би одоо төрсэн газар гэвэл Өсгөл аймгийн Цэцэрлэг сум. Тэгээд хүүхэд багнаас бол манай хатгал руу шилжиж ирээд хатгал Эренчинлөмб Жанхаа тэгээд дархтын эдэн замдаараа хүүхэднээс өнгөрөөсөө. Би одоо багштайгаа танилцаад багш болоод 6 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд одоо багшаараа бүхэл одоо энэ онгод тэнгэрийнхаа зам мөрийг замчлуулж багш болж ингэж явна да. Одоо манай өгшөөж талаас одоо манай өгшөөж аавд архад хүн байсан. Тэгээд явж удам угсаагаа судалж явж иж онгодтой гэдгийг мэдсэндээ. Онгод тэнгэрээ авахаас өмнө би хаавддаг байсан. Ер нь их амьдрал маань их олон зүйлийг туулсан. Тэгж явж байгаа хүн амьтанд үзүүлж явж байгаад онгод тэнгэртэйгээ мэдээд нутгаасаа замчлуулж нутгаасаа онгод тэнгэрээ босгуулж авах юм байна гэж олон хэлсний үндслэлээр ерөнхийдөө багшигаа ирж олж уулзсан да. Би ч өөрөө бас онгод тэнгэрийн хажуугаар өөрөө тийм автоспортын тийм клубд байдаг. Ер нь бол их аялах дуртай. Байгаль хангаатайгаа зөв зохистой харьцах. Энд тэнд явахдаа хог шороо хаяхгүй. Баян хангаатаа өргөл юмаа өргөх. Энэ талаар бол одоо найз нөхөд хамт аялаж яваа хүмүүстэй байнга зөвлөж явдаг. Хүн бол байгалийн амтан, байгаль их дэлхийтэйгээ бол зүй зохистой сайхан харьцаж монголчууд бид чинь эртээр үеэсээ ерөнхийдөө бөө мөргөлийн шүтлэгтэй хүмүүс шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө байгаль их дэлхийтэйгээ зөв зохистой харьцахыг хүн болгонд их уриалдаг да.
За намайг хатгал тосхны иргэн Цэрэмдашин Эрдэнэсөх гэдэг. За би их талаасаа 9 дэх үеийн удам уг барьж улаач болж боссон. За би энэ дархтын маам зарин гэж хүнтэй би багасаа тоглож наадаж нэг нутагт тоглож наадаж өссөн. За найзынхаа одоогоор би хамгийн отхон шавна явж байгаа. Одоо онгод тэнгэр бариад би 4 дахь жилдээ явж байна. За одоо дархтын маам зарин гэдэг энэ найз маань намайг одоо энэ онгод тэнгэрийг авахд минь одоо багшилж удмын онгод тэнгэртэй минь холбож зааж сургаж одоо цаашдаач одоо бид хоёр найзаж нөхрөл. За би багш гэж дуудана гэж асуусан. За найз маань бол одоо багш найзын холбоог бол одоо тийм амархан юм тасалдаггүй. Намаа багш гэж дуудахгүй чи найз гэдэг хэвээрээ дуудана гэдэг. Одоо би багшигаа бол найз гэдэг хэвээрээ найз гэж дуудаж яваа. Бид хоёр цаашдаа бөөгийн найзынхаа энэ онгод тэнгэр барих олон түмэнд тус хүргэж явдаг энэ үйлийг би бас үргэлжлүүлэхийн тулд би мэрэж хичээж яваа юм хүн байна. За энэ онгод тэнгэр би эхлээд онгод тэнгэр гэдэг юмыг ер нь ямар ч тийм ойлголтгүй байсан. За онгод тэнгэр авснаас хойш одоо би ер нь бүх бөөгийн эрдэм шид за энэ одоо урт хугацаанд энэ онгод тэнгэр шид гэдэг хүн урт хугацаанд нэлээд орж барьж явдаг болохоор гинт тэгж шид ордог юм гэж байдаггүй. Бөө хүний удмын онгод тэнгэр чинь бөөч өөрөө шашин биш, удамшил, зөм бэлэг, зүүд нойр байдаг учраас зэрүүгээр цаг хугацааны юугаар уртаар одоо энэ бөөгийн эрдмийг одоо эзэмшиж явдаг. Тийм зүйл байдаг. За одоо Монгол түмэн ард түмэндээ нутгийн зон олондоо хандаад хэлэхэд за энэ бөөгийн маань зан соёл бол одоо Монголын түүхэн өвөг дээдэс эзэн Чингис хүн маань хүртэл одоо бөө хүн байсан. Тэнгэртэй харьцдаг. Одоо бас удам ухшилтай тийм хүн байсан. Одоо зөвхөн мэдрэхүүгээр 3 өдөр 3 шөнө яслагж тэнгэртэй шууд харьцдаг юм хүн байсан. Энэ бөөгийн шашин бол ер нь үндэсний шашин. Одоо энэ бөөгийнхаа зан үйл шашныг дээд уул ус одоо нутаг усаа хайрлаж одоо яваасаа л гэж бодож байна да. аймгийн зан гомжоо Эрдэнэ за хүн шиг нэг сугдаад өрөө тавираа дутуудлаа. За дахиад л одоо Синжигний вэрцэг лавхан гатгсан мушиглаа. Мордлоо аваад өчлөө. За энэ хүрээ энэ хэрэг хийсэн бэхэнд даацтай. Көсгөлөнгийн гэрэлжлэн сарын гэрээтэй их шүүндээ сэрүүлийн бөхөө Самын начин баатар хүний хүн өншигээ Көсгөлөнгийн гэрэлжлэн сарын гэрээд аймгийн начин Эрдэнэ баатраар дөрөвдөж энэ хоёр зингэл наадамд төргөн мөрөөл асалтгаар шалгуулжлаа. За бэлтэнэ өнхөрөөс өнөө жил бүртгэл сургалтын сайт байгаа хавар болдоос хоёргондоо хүн бүртгэл одорлохгүй байсан. Өнөөдрийн барилдаанд ямар тач үзэн өдрүүд асалтгаар шалгуулж байна. За мандаа зам батсангийн болцаан баатар хүний ханга за Монгол өвхийн түүхэнд хамгийн өндөр бүхийг нэрлэвэл одоо өндөр гонгор гэж одоо тухайн үед Даншигын 1912 оны начин 2 м 60 см өндөртэй тийм байсан гэж түүхэн бичигдсэн байдаг. За дараагаар нь бол одоо 1911 оны Даншиг наадмын төрөв их Монгол шаруу жамцаавар гэж одоо 2 м 30 см өндөртэй өндөр бөхчүүд төрж гарсан байдаг. За шуудгийнхаа вэрцийг болцсон сэрхий лав атгаад авсан байна да. Зүүн гараараа хонхросгоны вэрцийг за ханга базар зам бол баруун гараараа Синжигний вэрцийг тулаад хамгаалсан байна. За шуудганы вэрцэн дөрлөө суглаа өргсөн ушиглаа. За ёстой нэг хал үтсэж хаширшуулсан зан гэдэг энэ багта Көсгөлөнгийн улаан улсмын гэрээд мөрөн 2 жилийн хиймийн багш Самын мандаа зам батсангийн бүрд Самын зан ханга базараар давлаа.
тавд урдсан бүрийн солонтрын шингэн байхад бэлэнсэн байна. Хөсгөлөмгийн одоо сумын одоо Төмрөгийн гартай ирээд сайхан бүрээ энэдэр одоо энэ сайхан одоо аваагийн маяг төрөлж сурсан ангаас манай одоо сумын нэгдүгээр гэдэг юм яач одоо Төмрөгийн одоо сартай хэрэг Төмрөг танихгүй хүн байхгүй шаргал марнуудаа манай Монгол төрийн хоёр наадмаа дөрвөн одоо төрөөсөн сайхан хурдан буйд одоо яач юм хаяад шивэлгөөгийн дэчинжийн хоёр наадмаа хоёр марин Гурван манай гурваар докторч байсан гэдэг сайхан төвчтэй залуу яач одоо манай Төмөр чабан одоо ингээд одоо аман хөлөнд манай өсгөлийн гэрсэн сумын дэрэгдэл гэдэг юм яач одоо манай маамаа юм одоо дэхид өнгөршөг одоо сайхан өнгөтэй хүлэг одоо ямар өнгөтэй юм сайн мэдгүй ямар ч гэсэн одоо дэхид өнгөтэй хүн юм ингээд одоо хол мэргэдэг болохоор сайн мэдгүй ядгаар цагаан хүн байдаг гэсэн мөрөнд одоо төрөлх багын хан баяр наадмаар одоо аман хөлөнд ордож хорсон ном байсгаа Эргийн гурууд нь манай хөсгөлөмгийн удаан сумын уяач одоо төршин нэгсэн бороо одоо Монгол төрийн хоёр наадмууд дөрвөн одоо төрөсөн сайхан автомат автоорын дээр хараахан эргийн гурууд хордож орсон ном байсгаа Эргийн тавд манай хөсгөлөмгийн ирчил сумын одоо цагдагийн ажилтан байсан одоо манай Батбаягийн одоо сайхан үйлэн хангамаар цаана одоо манай алтан дууrat бүрхалдсан гэдэг ийм хоёр мөрөнд одоо утраагаар амарч ирж урсан ном байсгаа. Ямар Батбаяа бол одоо дархатын синхротын болцоотанд одоо дархатын синхротын нэрийг бол одоо дурсгий явуулсан шижээ тавгт хүн хөрөлтөд бол одоо бүгдээрээ барилдаа чуралдаан ч одоо надад ихээхэн залуу хүн байгаад одоо товын таглийн баяр наадмын дашид одоо шижээ тавгт хулаад хүн гэж мөртөрөж явсан гэдэг залуу хүн хорин хэдэн настай сайн тийм тэрнээс хойш одоо хүүхдүүд нь одоо өдрөө сайхан барилддаг урсгалын сайхан залуучууд байт юм аа. Ингээд одоо залуу дийта. Мангад төрөмөтөрскөө замрдоос мөнгөдөөс сайхан залуу Туруу сайхан бэйэг олдоодон эрчтэргэн хөтэйгэр олдоодон эрдэмдэргэн хөтэйгэрэл дойдон Хөргө хатан өдөрлөг бөргө шоон доостогдөг хатан татэрдэг харцгы шоон доостогдөг Хариннасан дөрөв тишгэ хамгаа суртан гөлөө гаргаа уртан гөлөөрнээ мөхөр сатан шинжэн доодойгөөд хамрахын шархараа тойжаа хартсан суваа хандгаа хатан доораа ядгстэд хавшин жаран доторсон гармгаа уртан гөлөө гаргаа уртан гөлөөрнээ ойсомадын доодойгөөд Өсөкө хөчөнө өлөжүйсэн тарган хөчөн төгрөөжүйсэн шавар хөссөн шаххужүйсэн тассан хөссөн топтожүйсэн суудын хөссөн соолгожүйсэн уссын хөссөн намсажүйсэн уяа чингэдэн дэмрөө гаргааttың өлөөрнээ үхэр сатын шинжэн доодойгөөд Хозон хайр чикаса жолдоодон холын марат нүттегэрилдөөдім Төнгө олсы авресовтол зоодым нағын әрін әтен шавыл зоодым нағыр әрте шүтті ярыл зоодым Хатчыл олсын амайваңыл зоодым Хаттар олсын әрі хатчыл зоодым Хаттындырын дора ярыл зоодым Үнде сағын сайжы көңіл зоодым Хангындырын әлі жүріл зоодым Дар түрзін дапшы жығарсың Хангын болы Уат өтіргіді Ingin tersenyara naadıştı hanımlar anladı hırdı kumbayan Nişe doğru astalın zaharasını tuğulun takipçi olsun da hündün şartan yavasını Kırıcı olsun oyunda penetrasın var Sonra Onun hakkında edin nuru Өөрөөсөн газрын нөр тохон нөөсөн хөлсний өнөр хөлсний тэнгэрийн Монгол одооны болсон уцгаан нэмэр өнөөхөд юусгай эрхэм хамгаалж мөхтрийн ган мөхтрөнд маан доорны нэстэн сарасан сан нэстэн хурдан мөрдийн ган ханы үүсэн Ордосын бол ойсын гэсэн янсан хөрсөн болно ойссон бол өргөнжлөл медаль мөнхөн зөөгөө мотоциклоор шаарсан нэг төрсөн байна. Заангийн дөрвөн дөрвөн төрсөн хэдэн хоног байна.
баярлалаа. Үнэхээр сайхан дарахад байна. Яагаад баярлалаа. Одоо хоёр дахь удаага ирж оролцож урдны шармаа аргин тав туртаад утсан тэгээд энэ баярт соёлын үрэм төрөөлөө баяртай байна. Тэгээд мутхан зонгол та бүхэндээ сайхан баярлцгаагаарай. Сэтгэл сайхан өндөр байна. Энэ зөвхөн та нарын баярт сэтгэл өндөр байна. Энэ дөрөвдөр эмчин юм байна. Дөрөвдөр байгаа. Эмчин юм байна. Мөр хаврын бацад 3 дугаараа даман үзээ 5 дугаараа юун цаан нуурт аргин 5 түрээ тийм хамжилт байна. Одоо тэгээд хаана одоо тэгээд моря харт байгаа тэгээд сургуулигаа 100 жилд оруулсан. Хамбатын хөрөг адан зохтой баяр аймгийн Улаан улсаас ирж оролцлоо. Мөр аргин руугаар дахиж хурдлаа. Энэ жил одоо 5 баяр тураад 4 аргидлаа. Өдөржин жил Хязааланда 14 уралдаж 7 төрөөлж 7 аргидсан. Амжилт гаргаж унаа шилдгээр шалгарсан. Энэ жил тэгэл одоо ишиг амжилт гаргана. За та бүхэндээ энэ сайхан бас баяр хийж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүхний ажил амьдралд нэшээ ад жаргал сайн сайхан мөхнийг хүсэж ирэлгээд нэргэн барья. За мөр хитэлдэх үү? Тэгв. Хаанаас ирж оролцсон? Улаан. Чи хэр хитэх гэсэн бэ? Сая шивлгийн 40 жил 7 тэгэл болсон. Энэ хамгаалт тэгжил байгаа. Одоо хаанаас оролцож байна? Одоо саягийн 70 жил хотгой таг. Санагдсан минь эрхийн эмэргэн гаргаж цэцэн мөдөж тэргүүн мөрөжсөн замын хаяач сихот гарч байна. Сихот баярын эрхийн эмэргэн цэцэн сарж тэргүүн мөрөжсөн замын хаяач сихот Сангууд маань зэрэнгийн их тавцаа зориулсан сэрэн хүрэн цэцмэргэлсэн байна. Нааш наруулж өгөөрэй. Нааш ингэж
хоёрдугаар эзэлсэн байна. За мөн сая энэ гуравдугаар орон замын хүрээч өмнө мэдээлэлтэй таацж манган мэдээлэл хөнөөхөө зөвлөр хэмжээ. За өнөөдрийн эмэгтэй төрлийн эмэгтэй төрөлтэй цэцэрлэгийн мэдээлэл нэгдүгээр эзэлсэн залуу хүрээч Атхан заахан ихтэй хөрөмс хэрхэн вичаруулж төрсэн байна. Амжилттай хөрөж хоёрдугаар эзэлсэн залуу хүрээч эмэгчин байна гэж байна. За эмэгчин хоёрдугаар эзэлсэн залуу хүрээч. За хоёрдугаар эзэлсэн залуу хүрээч Үргэлжлээ. Үргэлжлээд өнөөхөө зөвлөж байна. Үргэлжлээ. Залуураач. За нэгдүгээр эзэлсэн Батхан оюун тэмдэглэг. За гайхны үржин зааслалтаа азарнууд өрөлдөр. Нэгдүгээр эзэлсэн байна. Хоёрдугаар нь Болцоохон Батхан Наадар. За эслэрдэртэй ерөн дэвтэр үзэл төлөвлөс харагч байна. Гурвдугаар цэлмэг тэмээжин. За нулаа усан үйлсэн одоо бөхөөс биш. Хэзээ хэрэг дамжиж орцсон байна. За нэгдүгээр нь Батхан оюун тэмдэглэг. За хоёрдугаар нь Болцоохон Батхан Наадар гэж ерөнхий бамбарагч байгаа. За олон улсын бамбарагч цэлмэг тэмээжин гэж хоёр сайхан тэмээлийн хоёр сайхан дөрөвч ирсэн байна. Цэцэрлэг өшөө олон баярын модон дөрөвний тэмцээнд оролцож олон амжилт гаргаж байраа хөлхөн өрөөлөд өшөөлөе. Төлөөлөгчтэй Өсөлөнгийн гэрэнчлэн свин дөрөвдүгээр Маан зэрэнгийн онгодын нэглэгийн баяр наадмын хүчтэйхэн мөрөлтөөний 5 даваа эхлэхэд бэлэн боллоо. Зүүн мөрөн долын засалдаас төрөө. За олон улсын хасалтай Монгол улсын алдартай хөлөөхөө Монгол улсын гэрцэг өмгөөгийн элбэг хэрцэг улсын ачин бэмжийн Бадрал улсын гэрэн гэрсэн байдаг. За ерөнхийдөө самаасалтай 1999 оны Хөвсгөл аймгийн өргөжлөө хөвөрлөлтөнд 32 дугаараас 24-д овж аймгийн начин салны хөвцөлөн гэж хэлсэн аргачлалын Баатар начин 2006 оны Хөвсгөл аймгийн баяр наадам 2006 онд Булган аймгийн баяр наадамдан үзүүлж аймгийн занзарны хөвцөлөн гэж хэлсэн аймгийн зангарын баатрын төрөө. За одоо тэгсэн дотоо төрж гэрсэн 2016 оны аймгийн начин баасангийн Эрдэнэ Баатар гээд яг одоо ерөнхийдөө самаас оргож гарч өрөлдөг өгчүүд. За Эрдэнэчлийн уугуул бүхээс эрхэм бол аймгийн гүртэрсэн Нэмсүрэнгийн Амгалан Баатар гүртэрсэн Эрдэнэчлийн нэмсмийн уугуул. За аймгийн Синжигний өстө дотор хөөрлөө. За яг дотор энэ хөдөлгөө энэ эрдэнэчлийн наадамчтай. За яг Синжигний өстө зуртаас нэг хаглаа хөвчтэй даныг амар сайхан начны амар байна гэдэг мэхтэй төстэй хөврлөө да. Энэ хөө маань зэрэнгийн онгодын нөхцөлөрөөсөн хүчтэй 32 хөөс Төсөлөнгийн ерөнхийлөн сумын гэрээ өдрийн зураг хэмжээний сумын начин Баатар хөөний хүн шагаадруулж Төсөлөнгийн улаан сумын гэрээд мөрөн 2 дугаар хэмжээний хэмээн багш сумын мөлөө зам бацсан гүлийн болд үзүүлээ. За өнөөдрөөс Британий өрн сайхан Британ гаргаж танилцлаа. За энэ Британий засвар Төсөлөнгийн үндэсний өхий Төсөлөнгийн дэцэсөө түрүүдээ за Төсөлөнгийн 4 дугааргийн засвар Баярлалаа. Хөсгөлөнгийн утгын сумын хэрэг сумын начин Эрдэнэ зөвхөн
За мөн хөсгөлөнгийн хэрэгжлийн үсмийн 5 дугааргийн засал хатан хөөдөр ажиллаа. За мөрөлдөөний ерөнхий хөлөн зэцээр хөсгөлөнгийн хэрэгжлийн үсмийн хэрэгслийн начин бэмдэлээ. За мөрөлдөөний бохтолборлогчоор гаримгаар ерөнхийлөгчийн үсмийн үндэсний хөхийн аймгийн бохтолборлогч Соёлордон аймгийн бохтолборлогч төгсмөр ажиллаа. За ингээд амжилттай хөрөлдөж түрүү жишээлсэн өгчдийнхээ шагналыг гардуулахад бэлэн болсон байна. Амжилттай хөрөлдөж шийдсэн өгчдийнхээ шагналыг гардуулъя. Эрхэм хүндэт аймгийн начин Эрдэнэтр гүнд Маан зэрэгэн нэвтрүүлэг зориулсан өчтөхийн бэрэлтэнд амжилттай хөрөлдөж шийдсэн бол өргөмжлөл хөрөл медаль энэ бүхэлээр шагнаа. Хөсгөлөнгийн мөрөнжилсэн Сэнэн зам баатрын хангай зэрэг амжилттай хөрөлдөж шийдсэн. За шийдсэн бүрдэн бүхэлээр зэрэг хэлмэрж байна. Сэнэн начин Эрдэнэтрийн шагналыг Маан зэрэг гардуулж байна. За мөнхөд сэгэдлхэн амжилттай хөрөлдөж шагнал дэрвчилсэн Сэнэн зам баатрын хангай зэрэг байна. За ингээд өргөмжлөл медаль хөргөчрөө шагнаж байна. Мөн шагналтай. За өөрөөр за мөнхөд амжилттай хөрөлдөж шийдсэн хөсгөлөнгийн хөлөөсөн ирээд Сэнэн зам баатрын хангай зэрэг өргөмжлөл шагналын хөөсөөр гардуулж байна. За энэ хөрөлцөн нүүдэнд амжилттай хөрөлдөж эзэрсэн хөсгөлөнгийн хөлөөс Сэнэн гэрээ төмөрөн өргөмжлөлийн хийнэн багш Сэнэн мэлэзэн бацсангийн бацааныга хөдөлгөөрөө. Өнөөдрийн баярны өдөмдөн амжилтаар бэрэлдэж зориулсан Сэнэн мэлэзэн бацсангийн болтод зэрэгтэй мөнний шагналаар өргөмжлөл медаль өнөхөө зөөлөж шагналыг өртөөж байна. Өнөөдрийн бэрэлтэнд амжилттай хөрөлдөж төрүүлсэн Маан зэрэгэн нэвтрүүлэг зориулсан өчигдөрхийн бэрэлтэнд урдууч авахсан ба өрн мөхийг өргөдүүлэн амжилттай хөрөлдөж төрүүлсэн бол өргөмжлөл алтан медаль өнөхөө зөөлөж шагнав. Өргөн наадамдан хангар дэшигдээд халин дөрөн бэрэлдэж хамаг элнэн баярлуулан баясгаж яваа. Таныг Монгол хэн басаасган нэмэр өнөмөн хөдөө хөлтгөө Сэнэн начин баатрын төвнөчнэг хөндөрж яваа. Энэ нацтайг өргөмжлөл медаль сан өнөхөө зөөлөж шагнаж байна. сайн шагналыг ерөнхийлөгчийн сүмэн дөрөвдүгээр Маан зэрэг хөндөлгөө зөвж байна. За одоо шийдвэрч зөрүүлж тэрсэн бөхчүүдийн нийт 6 хөлөөрөө. За энэ эрхэм хүндэт үзэгч эрхэм хүндэт наадамчин хэрэгцээрсэн нийт бөхчүүдтэй ардын хэсгэлийн 100 жилийн хоёр наадмаар шин цалуу шин чимэг авахын ярилэг дэвшүүлээ. Бродрэчин наадмаар өргөн уулзлаа. Тэр хоёртой зөвштэй. За намайг хөвсгөл аймгийн хэрэгжлийн усны ярьж сумын хугацаа гэдгээ. За өнөөдөр гээд Сарангийнхаа баярт ирээд
хоцорч явж болсон ирсэн. Тэгээ өнөөдөр ирж дөрүүлсэндээ маш их баяртай байна. Та бүхэндээ маш энэ баярыг зохион байгуулсан заримынхаа гэр бүл болон энэ нутгийнхаа нийслэн 100 олон та бүхэнд бүгдээрэнд нь эрүүл мэндийн сайн сайхан болох хүсээрээ. За баярлалаа. Намайг Хүслээ аймгийн Улаан сумын уугуул Мөрөн сумын харьяат сумын мандаа Замбол тэгээд залуу байна ингээд энэ барилдаанд Мөрөн хотоос орж ирээд амжилттай сайхан барилдаж үзүүлсэндээ баяртай байна. Ингээд дархад түмний бас нэрт одоо зарим маамахынхаа одоо баяртаас амжилттай барилж нутгийн сайхан дүүтэй үлдээд үзүүлсэндээ баяртай байна. Бүхэн спортоор нэг 2009 оноос хойш 17 жилдээ ингээд ажлынхаа хажуугаар барилдаа явж байгаа. За наадам маш өргөн сайхан зуншлах сайхан ард түмний одоо сэтгэл дүүрэн маш сайхан наадам болж өндөрлж байна. Бүх хүмүүст баярлалаа. За тэгээ өнөөдөр 26 оны 6 сарын 17-нд Маамаа огш маань дахлын наадам Монголын дахлын наадам маш сайхан болж өнгөрлөө. Тэгээд би эрдэнэ дотоос автогоо зорж иж барилдаа. Тэгээд ямар ч шүгэн дүрдүүлээ. Тэгээд баяртай сайхан байна. Тэгээд 10 жилийн өмнө залуу хөрж барилжсэн. Тэгээд 10 жилийн дараа ямар нэг цэцэлтэй ирж барилдаа шүгэрлөө баяртай байна. За одоогоос Алуу хамгийн 8-гийн арслан хөрөнгө одоо шилэг төрүүлээд нацгаад гарсан. За энэ сумын 40 хүн шигээ ийхүү баярын талбайгаас дөрөвсөн дөрөвөө байгаад ийхүү гарч байна. За ийхүү баяр хүргэе гэж байна. За талбайгаас их сайн болтоорч байна. Намайг жаргал сайхны инэш гэдэг. Одоо Улаанбаатар хотод төрж өссөн. Буурлаав нь болохоор Хөвшгөлийн аймгийн Эренчлэм сумын одоо энэ нутгийн хүн байгаамаа. Тэгээд тэр хүнийхэн одоо удмынх нь Монгол гэрийг одоо залаад багштайгаа авчраа залаад энэ багштайгаа багшаа болцоод ер нь 20 дахь жилийнхэн марг нүрийг үзэх гэж байна. Энэ тахлах тайлбарт оролцож байгаа их сайхан байна. Багш нь тэгээд ерөнхийдөө энэ том тахлах тайлбарыг ерөнхийдөө нэг 12 жилдээ нэг удаа хийдэг. Энэ нутгийнхан зон томон одоо ус донгон байгалыг одоо хадгалж авралцхийн тулд ерөнхийдөө энэ том дахиалгыг одоо 12 жилдээ нэг удаа хийдэг юм байгаамаа. Тэгэхээр нутгийн зон олон мань ус өргөнөөр их сайхан оролцож байна. Маш сайхан байна. Наадам болж байна. Наадам гэж ирдэг. Баяр наадам. Юмд явж чаддгаа хүн хөлмөө тоогохдаа. Сайхан болж байна. Ийм сайхан нугаан цэцэг нугаатай янз бүрийн сайхан гэнт ийм сайхан байгаад жарган тулаа түрүүгээд гадар. Наадам дээрээ оролцож байна өө гэж чинь. Ёо наадам гоё болж байна өө. Нутгийнхаа зарим дүүгээ наадам дээрээ баяртай байна өө сайхан. За алдар дээр асуул энквэдэг огт Төмөрбаатар гэж хүн байна. Хөвсгөл аймгийн Эренчлэм сумын Эренчлэм буулан ярт төрсөн. 100 цагаан хуулрын удам. Тэгээд цагаан хуулрын удам яс цусны тасархаа урт махан нунжур уртх суснын туслуур тийм хүн байна. Одоо тэгээд эрдэ маш өргөн дэлгэр байна. Одоо би насаараа сумын наадам баяр цанган гэж үзээгүй хүн байгаа. Тэгээд одоо усан баяраас болвол одоо гоё л гэж үзэж байна. Анх удаа юм нийтийн юмд оролцож үзээгүй хүн оролцлоо. Маш их сэтгэл өндөр байна. Би мал малдаг хүн байгаа юм. Бас удаагүй дээд тэнгэрийн шүтэнтэй, дэвжид баян суудалтай, орон дамжаатангуудтай хальт үлд уулзаж байдаг тийм хүн байгаа юм. За тэгээд өргөн дэлгэр наадам зохиосон Бурятийн төр тогтогтой болон үйлчилж байгаа. Тэгээд шав болон за жишээн зураг авч байгаа. Та ингээд сурвалжилж байгаа танд хүртэл ажлын өндөр амжилт хүсье. Сайн сайхан саруул өгдөг хүсье. За ингээд уул ус тус авдаг одоо ихэн айрын хавлаа гэж үздэг. Би бас уул усаа зөөрөлж үздэг байхгүй. Тэгэд хүн иргэн бүрээ оролцож одоо нэг татсан таймгнээсээ хаяхгүй байвал. Тэгээд асаасан шүдэнс нам одоо энгцэнгцтэй иргэн бүр
авч явах юм бол одоо Монгол орн хөгжих ёстой юм аа. Энэ сайхан төрөө жарган туулан жилийн дөрвөн үлрэл барахгүй. Миний одоо баг наснасаа мэдэх одоо нэг хүрсдэг тэм голон ихэнд энэ тахилэг болж байгаа юм аа. Дамаа сайхан эксэгтэй дандаа ираж баймаар ийм л сайхан айлгуутай дархадаар дэндүү далийн цэцэг дөрвөн болдуулнаа таван зүйл. Öltüğünde saçtığın acı dolun işamcı tüstü yürüdüğün kaçacağın sen sakın bunu kusuyor ya. Мөнх тэнгэрийн хүчин дор эзэн богд Чингис хааны үеэс уламжлагдсан ирсэн өвөг дээдсийн минь ариун гал голомтыг сахин хамгаалж онгодын тахилга тайллаа хийхэд хуран чуулсан сүсгтэн олны үр сад тэнгэр заяат ард түмэн дарахад онгодын баяраа байгаль дэлхий сүсгтэн зон олныхаа хамтаар ийхүү үр хойчтой өвлүүлэн өргөн дэлгэрэх тэмдэглэлээ. Өвөг дээдсийн минь онгод тэнгэрүүд Монгол төмнийг минь ивэж газар дэлхий өнгөө засан хүн зон эргүүлэн амар амгалан байхыг бэлэгдэн их таглаг элбэг дэлбэг инээд хөөрөөр бялхан өндөрлөхийн хамтаар бидний шүтэн онгод тэнгэрийн сүрхэж үргэлж мандан мадарч үйлс бүхэн урагштай байхын ерөөл өргөн энэ удаагийн их таглагад ирсэн зочид гийчэд нутг нутгийн зүг дөрөв харшуулан мордцоо. Тэнгэр заяат Монгол төмний минь сүлт хиймэр үргэлж өөдөө байг. Хурээ. Онгод энэ шүтэн их таглаг минь.